За яг одоо бол Бранденбургийн хайлганы сүүдэрт сууж байна да. За сонсогч нартай энэ өдрийн мэндийг хүргье. Парисаас ирж байна. Парист яг одоо бороо орж байна. Дэлхийн монголчууд нэвтрүүлэг. Дэлхийн өнцөг болон бүт байгаа монголчуудтайгаа холбогдсон ярилцаж байна. Хөтлөгч Чимбат Чанца. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Megadent Oral Care Center. Дэлхийн төвийн нүдээр дэлхийн монголчууд нэвтрүүлэг маань эхэлж байна. За манай нэвтрүүлгийн хувьд хэлийн чандад тархас байгаа монголчуудтайгаа холбогдоод тэр хүмүүсийн уцны тусламжтайгаар ямар улсад, ямар хотод ямар ажил эрхэлж байна вэ гэдгийг харуулад ярилцдаг байгаа. За өнөөдрийн маань зочин бас их онцлогтой зочин байгаа. Тэгэхээр та бүхний бас нэлээд сайн мэдих кино зохиол, дуу, зам одоо нийтлэлүүдийг бас хүргэдэг. Зохиолч Алтрын Болор Эрдэнэ бол Франц улсаас холбогдно. Тэгэхээр сонсогч та бүхэнд болон хөтлөгч Чанцаатай орой мэндийг хүргэе. Сонсогч нартай орой мэндийг хүргэе. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Megadent Oral Care Center болон цахимаар өртүүлэн Сентлийн хамтран ажиллаж байна. За тэгэхээр шууд өнөөдөр бол зочинтойгоо шууд холбогдох байгаа. Зочин маань бас нэлээд сонирхолтой сайжин бах маань танилцуулсан. Тэгэхээр магадгүй зохиолчийг маань сонсогчд байх юм бол асуух асуулт үйлсдэг хэсэг тус үлдээгээрэй. За тэгэхээр зочин нургаал залгаж байгаа Франц улсад бол байдаг юм байна. Тэгэхээр чи ер нь зохиолчтой холбоотой бас тийм нийтлэл шүлгийг нь харж амжсан уу зохиол юм? Юу арай би харж амжаагүй орж ирсэн шүү. За байна холбогдсон байна уу? Байна уу? За би эндээс дууг нэг гэдэг. Байна уу? За сайн байна уу. За тэгэхээр та юуны өмнө өөрийгөө танилцуулаад бүгдээрээ яриагаа эхлэе. За сайн байцгаана уу. Би зохиолч Болор Эрдэнэ. За үргэлжлүүлсэн үг болон дууны үг, кино зохиол гээд нэлээд олон төрлөөр ажилладаг. Ажиллаж ирсэн 20 гаруй жил байгаа уран бүтээлээр төрөж байна. За өнгөрсөн хугацаанд уншигчид маань миний бас нэлээд олон бүтээлийг мэдэх бах хамгийн сүүлд одоо гүйж байгаа нөхцөлөөр маань нэлээд сонсогдож байгаа байх. За мөн хишигт тууж байна. Муу залуу. За тэгээд 20 жилийн дараа за би ч таартай 2 кино, нарны өнгө кино гэх хэмжлээ ингээд нэлээд хэдэн уран бүтээл байна. За дууны уран бүтээлүүд бол уншигчд маань жагсаалтаас хараад мэдэх баха. Нэлээд олон жил бас урьдчилсан үг болон зохиолын энэ тогоон дотор ажиллаж амьдарч байна. За тэгэхээр бидний хувьд бас гадаадаас зочдтойгоо холбогддог ялангуяа бас олонний танил хүмүүс маань Монголоосоо түр ажиллаар ч юм уу гадагшаа явж явахд бол холбогддог. Тэгэхээр таны хувьд бас гадаадд суурин байгаа юм шиг харагдлаа. Тэгэхээр Франц улсыг одоо зориод хэр удаж байна, хэдэн жил болж байгаа бол энэ тухайг танилцуулах уу та? За одоо гэр бүлийнхээ хамт Францад ирээд 6 гаруй жил болж байна. 7 дахь жил рүү орж явна да. Тэгээ хамгийн анх одоо бид нар гэр бүлээ Швейцарт очиж амьдарч байсан. За тэндээсээ Франц руу шилжиж сурчаад одоо эндээ суурин болоод цааж байна. За тэгэхээр Францад очиод бас тэгэхээр нэлээ хэдэн жил уусан бай та? Уудснараа удааг байна уу? Францад 5 жил гаруй болж байна. Тэгэхээр Францыг ер нь бол ингээд хүмүүс ярихаар айгүй гял цал ч гэдэг юм уу те арай өөр өнцгөөс нэгт яриад дээ ш. Таны хувьд яг ингээд амьдарч байгаа хүний хувьд Францыг нэг за нэг ийм улс та гэд бид нарт танилцуулбал ер нь аль тал нь танд төлхөө таалагдсан бол? За юуны өмнө бол энд хүүхэд хүмүүжүүлэхэд маш сайхан тийм ээ орчинтай. Ер нь бол одоо суур хүмүүжлийг маш сайн тавьдаг. Энэ тал дээр бол би одоо өөрийнхөө Facebook хуудасаар дамжуулаад нэлээд их мэдээллүүдийг монголчуудад өгдөг. Олонныхан манайхан бас санаа аваасаа тий үлгэр аваасаа бас нэг хэрэгжүүлээсээ манай сургалтын систем дотор хэрэгтэй зүйлүүд юу байна? Энийг бол өөрийнхөө зүгээс нэг уран бүтээлчийнхаа зүгээс сэтгүүлчийнхаа би ч бас сэтгүүл мөрөлдөлтэй шүү дээ. Сэтгүүлчийнхаа зүгээс бас нэг ч ихсэн хүний сонорт хүргэхээсэн гэдэг үүднээс одоо айл болох гэрлэгээтэй талыг нэлээд их одоо сонирхуу ярьдаг бичдэг. Тэгээд Францад бол үнэндээ яг хүүхэд сурч хүмүүжихэд бол үнэндээ таатай нөхцөл бүрдсэн тийм газар юм аа гэдэг утгаараа би бол их олзуурч байгаа. Тэгээд дор хаяж дунд сургуулийн хүүхдүүд 2-3 суур хэлтэй тий үндсэн төрөлх хэлтэй болж өсч байна. За энэ нь бол яг Швейцартай зөөрлөх юм бол бас тийм өндөр түвшин биш л дээ. Швейцар бол одоо үндсэн иргэдэн суур 4 хэлтэй байдаг. Тэгвэл яг нэг 4 мужтай 4 өөр хэлээр ярьдаг 4 мужтай байдаг учраас заашгүй сурах хэлтнүүд байж идэг. Гэтэл Францад бол нэг дор хаяж одоо өөрийнхөө төрлөх хэлнээс гадна 2 хэлийг давхар ингэж заавал бас ордог юм сайн. Орчин нөхцөл бүрдүүлдэг. Дээрээс нь сургалтынх нь одоо програм дотор
хүүхдийг шахаж одоо сургалтаар бовоод залхахаасаа илүүтэй тоглоомын нөхцлөөр ч юм уу те яг тухайн хүүхдийн наснаас нь давхарсан тэр сонирхолтой өнцгөөс нь тэгээ маш тайван ааж охноор сургалтыг бат нот хийж өгдөг. Одоо манай жишээлбэл сургалтыг хоцролддог шүү дээ тийм ээ. Одоо жишээлбэл нэг ангид одоо математиктаар муу хүүхэд заавал одоо үлддэг. Жишээлбэл уран зохиолоор ч юм уу эсвэл одоо бичих унших ажил дээр маш таарахгүй хүүхдүүд бүр 10 төгссөн тохиолдол зөндөө байж байгаа. Одоо ч гэсэн насан туршчихсан томчууд дотор маш их үгээ алдаатай одоо наазахын дүрмийн мэдлэг байхгүй хамгийн энгийн хэрэглээний сайн байна уу баярлаа баяртайгаа зөв бичиж чадахгүй ийм насан туршид маш их байдаг. Тэгвэл энд нэг миний нэг гол анзаарч олзуурсан зүйл юу гэхээр хоцрогдлыг бол бүр заавал арилгадаг ийм сайхан систем юм байлээ. Тийм учраас бүх хүүхдүүд ерөнхийдөө жигдхэн явдаг мэдээж хэрэг таархан бүр цаанаасаа тийм таархан одоо сургууль сая дургуй тийм хүүхдүүд байдаг ч гэсэн ерөнхийдөө хараад ахад бол наазахын энгийн хэрэглээнийхээ үг хэллэг тэр ялангуяа нөгөө хүн хоорондын харилцааны тэр соёлыг маш сайн эзэмшсэн ийм хүмүүс одоо гардаг болохоор би бол олзуурч байгаа. Тэгэхээр манай нэвтрүүлгийн хувьд бас дэлхийн монголчууд нэвтрүүлэг маань гадаадд байгаа хүмүүсийн маань харж байгаа өнцгөр Монголд байна хэрэгтэй зүйлүүд хэрэгжүүлмээр зүйлүүд юу байна гэдэг илүү төлхөө ярьдаг. За тэгээд дээр нь хотод бол такси за машин дотор бол хүмүүс 88.3 доллараар 21 аймагт мөн энэ доллараар бол маш их хүмүүс сонсдог учраас та бас түрүү хэлсэндээ өөрийнхөө одоо сэтгүүлчний хувьд бичдэг тэмдэглэдэг иймэрхүү гол гэж бодсон асуудлууд бас энд бас өндөд ярилцвал илүү зүгээрэн болов уу гэж бодлоо. Тэгэхээр таны хувьд нэг өдөр нь хэрхэн өнгөрч ийн ер нь өглөө босоод те ямар ажил амжуулаад өдөртөө ер нь юу хийдэг нэг өдрийн хэмнэл нь. За өглөө босоод нөгөө хүүхдүүдээ хичээлдээ явуулдаг. Заримдаа нөхрийг ажилдаа үед нь сургуульд нь хүргэж өгнө. За тэгээд араас нь нөгөө Францад бол одоо хүн болгоны даван туулдаг нэг том зүйл байдаг. Тэр нь бол бичиг цаас хөөцөлдөг ажил. Тэр бичиг цаас хөөцөлдөг. Тэгээд сар болгон энэ чинь нөгөө нэг зүйлийг одоо манай монголчууд сайхан уцтаа шийдэж чинь уцтаад ярьж чинь эсвэл нэгэнд үүрэг атгуулаад ингээд асуудал зохицуулчих гэсэн ойлголт байхгүй учраас бүх зүйлийнхаа араас өөртөө явдаг. Уухгүй явж ирж тэр бүх шат одоо дарааллуудыг сайтар одоо бүртгэж баримтжуулж тэгээд өөрөө тэндээсээ маш сайн тэмдэглэж хөтлөөд ингээ явахгүй сар болгоны тэр нөгөө бичиг цаасны ажил бол үргэлж ундарч идэг. Тэгээд одоо жишээлбэл одоо даатгалаа яасан бэ те 3 сар тутамд машины даатгал хөндөгдөж сар болгон байр одоо гэрлийн одоо хэрэглээний одоо мөнгнүүд хөндөгдөж дээрээс нь хүүхдийн даатгалууд ингээд орон сууцны даатгалууд те оршин суугчийн даатгалууд гэх мэтлэн ингээд ер нь хөөцөлдөх ажлууд бол үргэлж гардаг. Үргэлж цаасна тэр бичиг цаасныхаа ажлуудад явна. За дээрэс нь одоо цаг төлөвлөдөг шүү дээ бид нарт одоо жишээлбэл эвчдэр цаг аавна тийм ээ. Одоо ямар нэг нийгмийн ажилтнууд дээр цаг аавна гэх мэтлийн цаг авсан тэр одоо урьдчилж цаг авсан ажлуудаа гүйцээ. За тэгээд зав гаруул одоо хантайгаа хоёлаа дугуйнаад бас өдрийн нэлээд одоо хичээлтэй цаг дээр өдрөг ажиллах үед хоёлаа дугуйнж аялах дуртай. За миний хувьд болохоор яг хуу заримдаа цагийн ажил хийдэг. Тийм болохоор цагийн ажилдаа явна. Тэгээ уран бүтээлч хүн учраас суух ажил хийхдээ. Тэгээ суух дээр юм голцоо бичих дээрээ суух унших дээрээ нэлээх ажил гарцуулдаг. За тэгээ хэлний курсүүдтэй явдаг. Гэх мэтлээ ингээд ер нь бол төлөвлөхөд ер нь нэлээх хялбар яагаад гэхээр нөгөө сарын өмнөөс баг одоо тэр 7 хоногийн тэт өдөр тийм цагтаа гэдэг тэгээ нөгөө хойнол дээр бичсэн байдаг. Тэр цагаа зохицуулаад тэгээд тэрэндээ ингээд ажиллаж амьдрал явуулж байна да. Тэгэхээр таны бас нөө сүлд гүйж байгаа эмэгтэй ном Amazon дээр тавигдсан гэж сонссон. Тэгээд Франц хэл рүү бас өргүүлэгдсэн юм болов уу гэд яг нэг уран бүтээлийн талаасаа ер нь яг одоо ямархуу байгаа, цаашдаа бас төлөвлөгөө байгаа болов энэ талаар хаваалцвал. Тийм за энэ асуултыг асуусанд баярлалаа. Би үнэхээр ярмаар байсан. Гүйж байгаа эмэгтэй болон одоо миний муу залуу тий за мөн миний хань яруу найрч Эрдэнэ Солонгоо ирээдүйн дурсамжтай хамгийн сүүлд гарсан одоо дөнгөж сая Монголд хэвлэгдээд байгаа чамд зориулдаг гэх хайрын одоо уран бүтээл хайрын сэтгэлтэй уран бүтээлийн төврүүд эдгээр бүгдээрээ монгол хэлээр Amazon дээр ингээд зарагдчихж байгаа. Тэгэхээр дэлхийн аль ч өнцөг болон байсан Amazon-ыг хэрэгэлдэг болон Amazon ашиглагддаг улс орнуудад байгаа ямар ч хүн одоо гэрийнхээ хаягаар захиалаад тэгээд ерөөсөө хэдхэн хоногийн дотор зөвхөн танд зориулсан ганцхан ширхэг ном хэвлэгдээд очиж байгаа. Ийм сайхан одоо үйлчлэгэнд одоо анх удаа хөл тавиад Монгол зохиолчдоосоо төрүүлээд энийг бас нэгээ салхийг харлаад ингээд энийг бас монголчуудаа шууд одоо өөрийнхөө номыг хүргэх энэ үйл ажиллагааг ийм амархан хэлбэрээр шийдэж байгаа их баяртай байгаа. Тэгээ үүнийг бол
бас хүмүүс сайн мэдээгүй байж магадгүй. Тэгээд хэрвээ сонирхч байвал Amazon-д ороод хайлтынх нь одоо цонхон дотор гүйж байгаа эмэгтэй гэдгийг кириллээр бичээд ингээ хайхаар эсвэл миний нэрээр Бодор Эрдэнэ эсвэл Эрдэнэ Солон гэж бичээд хайхаар бидний бүтээлүүд ингээд яг кириллээр гараад ирнэ. Тэгэхээр энэ бол их сайхан баяртай мэдээ баг. За тэгээд үүнийг би яахан Монголынхоо одоо зохиолчдод энэ боломжийг олгоё гэж одоо өгнө их бодож байгаа гэвч харамсалтай нь Монгол нөгөө Amazon тий хүргэгдэхгүй Amazon-ы сүлжээ байдаггүй учраас Монгол зохиолчдыг одоо тийм зохиолчдын бүтээлийг тэнд тавилаа гэхэд тэр хүмүүс өөрсдөө тооцоогоо их юм боломжгүй. За та нар одоо гадаад байгаа монголчуудыг сайн мэднэ. Бидний хувьд бол нөгөө илүү дутуу орлого татварын айхтар нэг хяналтанд байдаг учраас хүний бүтээлийг өөрийнхөө нэр дээр аваад тавиад өөрийнхөө дансаар ингээ гүйлгээ хийгээд байгаа гэдэг чинь илүү орлого олж харагдах учраас миний хувьд татварын дарамт юм тийм учраас энийг бас өөрийнхөө одоо дансан дээр шууд авах юм боломжгүй байдаг. Нэг ийм сул тал бас байгаад байна. Тэгээд одоо өөртөө би бас гайхдаг. Яг манай Монгол Amazon-ыг нэвтрүүлж болдгүй юм бэ те. Энэ Amazon-ыг хэрвээ нэвтэрчих юм бол бид нар одоо онгоцоор одоо $15 нэмж төлөөд килограмм дээр нь $15 нэмж төлөөд ингээ бүтээлээ их өндөр үнээр гадаад руу гаргах ямар шаардлагагүй ийм сайхан боломж уг нь байгаад байгаа. А нэгт хоёрт болохоор бас нэг одоо асуудалтай тал нь Amazon дээр нөгөө кирилл үсгийг одоо дэлхийн албан ёсны хэлбэр дотор байдгүй юм байна. Тэгээд кирилл үсгийг бас батлагтай их таархан. Тийм учраас одоо жишээлбэл гүйж байгаа эмэгтэйгээ Amazon дээр тавиулахын тулд бүтэн жилийн хугацаанд одоо Amazon-тай ингээд маргалцсан юм шиг одоо тагтлууд маш их илгээгээ. За тэгээд бид нар чинь ингээд устгах нь алдаа байна гэж буцаана. Ингээд заргалцаар гад арай гэж номнуудаа ингээд маш урт хугацааны туршид нэгээр нь тавьдаг. За яг гүйж амьгтэй маань Франц хэлээр орчуулагдсан бас Amazon дээр одоо байгаа. Гэхдээ нөө гүйцэтгэл нь дуусаагүй байгаа учраас бас нэг зарлж өгөхгүй байгаа. Яагаад гэхээр редакторын ажиллагаа дутуу байгаа. Хишигт тууж маань Amazon дээр бас тавигдсан. Гэхдээ 3 жилийн хугацаатай гэрээ хийгдсэн байж байгаа. Гэрээмээ саяхан дуусаад одоо яг дүрсэн байгаа ч гэсэн яг худалдаанд бол байхгүй. Хишигтийгээ би гэрээгээ дахиж өөр юунаар хэвлүүлэх өөр хэвлийн компаниар хэвлүүлж одоо тийч Amazon дээр тавьсан энэ ажлыг бас хөтлөж байгаа. Иймэрхүү сонирхолтой байна да. Тэгэхээр бас зохиолч хүний хувьд гатагшаа гараад үзэхээр ер нь таны хувьд Францыг ч юм ингээ сонирхож байгаа зохиолч хүмүүст ямархуу өшөө боломжууд их байдаг юм байна. Засаа бас Amazon гэдээ ярьж байгаа шиг. Ер нь Францад бас зохиолч нарын хувьд одоо яг зөвхөн зохиолоо бичээд тий тэрнгүүрээ орлогожоод амьдралаа залгуулад явах иймэрхүү байдаг юм. Монголоос маань бас таны нүдээр харахад ялгаатай эсвэл илүү боломжтой зүйлүүд аюу харагдсан бол ерөнхийдөө бол Монголтой харьцуулахад Франц гэдэг бол өөрөө Европ гэдэг бол өөрөө асар том тоогоо маш том зэв. За энэ дээр бол үнэндээ өксөж гарна гэдэг бол үнэхээр амаргүй юм байна гэдгийг энэ хэдэн жилийн хугацаанд би одоо анзаараад байна, ойлгоод байна. Мэдээж хэрэг бол одоо дөрвөө богшиж итгэж байгаа. Гэхдээ маш их саад бэрхшээл байна. Хамгийн том саад бэрхшээл нь юу гэхээр одоо манай нөгөө хэл маань маш тийм өргөн хэрэглээний хэл биш учраас маш цөөхөн хүн одоо энэ монгол хэлээр уншдаг учраас энийг бас нийтлэг хэлэнд тооцож үздэг. Одоо ямар нэгэн уралдаан тэмцээнд явуулахад энэ дээр заавал одоо төрлөх Франц хэлний бас асар өндөр түвшний орчуулаад бас түүнтэй зэрэгцүүлж маш сайн одоо түвшний юм редакторын ажиллагаа шаарддаг. Гэтэл энэ нь бол яг үнийг хэлэхэд манад учир дутагдaltaй. Жишээлбэл одоо Франц хэл рүү миний бүтээлийг хэлбэлье гэх юм бол одоо орчуулъя гэх юм бол яг монгол хэлээрээ төрлөх ярьдаг шиг тийм Франц хэлтэй мөн одоо монгол тийм одоо айхтар одоо бидний хэмжээний хэлтэй ийм хүн нэгдүгürt орчуулнаа. Одоо хоёрдугаарт энэ орчуулган дээрээ бас тэр хүн маань өөрөө уран зохиолын мэдлэг мэдрэмж аяг сайтай байж орчуулнаа. За гэтэл энэ орчуулга авчлаа гэж бодоход тэр дайны бас редактор хэрэгтэй болдог юм байна. За тэр нь бол мэдээч хэрэг үн үүсний хувьд бол зөвшгөө өндөр. За жишээлбэл одоо манай нэг Германд байгаа нэг орчуулагч надад санал болгосон. За ингээд яг би Европ ханшаар бас тантай тооцоо ихэд хэцүү байна. Тийм учраас таны орчуулгыг зөвхөн одоо эхний хэмжээний орчуулагч редактордаг. Тэрийг хийхэд одоо нэг 4500-600 орчим еврогийн гэж байна шүү. Тэгээ ийм өртөг гарч байна. Гэх мэтлэн иймэрхүү одоо тийм юу гэх сад бэрхшээлүүдтэй нэлээд тулгарч байгаа. Тэгээ миний хувьд бол нэг олон ном байгаа биш. Бишээ нэг ном байгаа биш. Олон ном байгаа учраас тий энэ болгон дээр бол нэлээд их хөрөнгөтэй мөнгөтэй байж бас шийдэгдэх асуудал эсвэл нэлээд том одоо даалттай спонсортой байж шийдэгдэх
асуудал юм байна. Гэхдээ бол өөрөө хэрч чадаа хичээж байгаа. За тэгээд яг нь надаас төлбөр шаардахгүй ч гэсэн одоо өөр хэвлэлийн компаниуд олон байдаг. Тэднэр лөө ингээд бүтээлүүдээ цагтлаар явуулдаг. За 2 жилийн өмнө 3 жилийн өмнө хишиг тууж маань ингээд 8 хэвлэлийн компани руу явсан. За 8 хэвлэлийн компаниас 7-оос нь зөвшөөрсөн санал ирсэн. Нэгсэн доо надтай гэрээ ээж номыг маань хэвлэж авах нийтээ түгээх тэр ажлыг зөвшөөрсөн гэсэн. Тэгэхээр хишигтийн маань орчуулга болон редакторын ажил бас сайн байсан байж тарах гэдэг. За мөн хишигт маань ингээд тухайн үед одоо хэвлэгдээд ингээд одоо Европ дахь Франц хэлтэй бүх одоо уншигчдад хүрж байгаа. Тэгэхээр тэр сүлжээ маань болохоор Европын 16 орны сүлжээтэй ийм сайхан том одоо сүлжээгээр ингээд цацагдсан. Зөвхөн Amazon гэлтгүү одоо өшөө үед ном борлуулдаг маш олон тийм том сүлжээнүүд байт юм байлээ. Захин сүлжээнүүд. Түүгээр дамжуулаад цаасан болон электрон хэлбэрээр ингээд нэлээд бас хугацаанд овоо бас дарагдж байна. Тэгээд тухайн хэмжээгээр бидний хувьд бол уг нь бол боломжууд байгаа. Гэхдээ яг монголчуудын хувьд бол техникний цөөх учраас бидний хувьд бол бэрхшээлүүд маш их байдаг. Нэг хоёр дотор нь бас жижиг улс гэдэг нь үл тоомсортлууд үнэхээр том саад бэрхшээл болдог. За дээрэс нь манай нөгөө монголчууд өөрсдөө утга зохиолоо сурталчилж байгаа хэлбэр нь айгүй таархан буруу байдаг. Жишээлбэл одоо өнөө орчин цагийн уран одоо зохиол сонирхчид уншигчид ямар төвшөнд очсон бэлээ гэдгийг тооцоолохгүйгээр нөгөө хуучны нөгөө хуучин хүүгээс өсвөлдэж чийдэг юм уу? Яг өнөөгийн одоо хүмүүсийн одоо уншигчдын хүлээн одоо ойлгож авахааргүй тийм хуучны одоо маш тийм юу гэдэг тийм хуучин уран зохиолуудыг орчуулж ирдэг учраас манай уран зохиолыг сонирхол нэлээд таарахгүй байт юм болов гэсэн. Иймэрхүү бас жоох юм зэгдэлтэй байдаг. Гэтэ өөрийнхөө зүгээс чадахгүй нэж байгаа. За миний хань яруу найрагч Эрдэнэ Солонгот бит хоёр одоо Швейцарт ажиллаж амьдарч байгаа сэтгүүлч орчуулагч уран туяа гэдэг бүсгүйтэй хамтраад бид нар Европ дахь Монгол зохиолчдын нийгэмлэгийг байгуулсан. За энэ нийгэмлэгийнхаа хүрээнд Европт одоо ажиллаж амьдарч байгаа Монгол уран бүтээлчтэй нээж гаргах, тэдний уран бүтээлийг дэмжих, за тэднийхээ бүтээлүүдийг сурталчлах, одоо кино болгох гэдэг энэ ажлуудыг хийж байгаа. Энэ хүрээнд бид нар өнгөрсөн жил уран туяа маань орчуулаад одоо зохиол Батбаяг агсны Пүргүүгийн Батбаяг агсны нэгэн одоо зохиолоор өгүүлгээд богино хэмжээний уран сайхны кинорыг тэгээд энэ одоо дахин сүлжээгээд одоо Швейцарын кино санд ингээ орчихсон энэ явж байгаа. Эхний ажлуудаар миний одоо дараагийн ажил бол одоо энэ тун удахгүй бэлтгэсэн бат. Одоо ерөөсөө өнөө маршгүй монтажин дуусж байгаа Comment la vie гэдэг одоо амьдрал ямар байна да гэдэг уран сайхны кино байгаа. Тэр нь одоо хагас бүрэн одоо хэмжээний гэдэг юм уу да 50 минут орчмын тийм одоо кино тун удахгүй бас Швейцарт гарах гэж байна. За иймэрхүү сонирхолтой болж байна да. За тэгэхээр энэ тухайн үргэлжлүүлээд асуух болно. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчийн мэдээллийг бит хоёр хүргээд үргэлжлүүлээд ярилцъя. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар цахимаар өртүүлэн Sendly хамтран ажиллаж байна. За Sendly аппликейшны хувьд албан ёсны санхүүгийн үйлчлэгийг та бүхэн авах боломжтой байгаа. Та Sendly аппликейшнийг татаж авснаар олон улсын мөнгөн гуйвуулгыг хамгийн хурдан бөгөөд хамгийн бага шимтгэлтэйгээр хийх боломжтой. За мөн гадаадаас эх орондоо өөрийн нэр дээр орон сууц худалдаа авах гэж байгаа бол орон сууцны зээлд хамрагдах боломжтой. За мөн онлайн дэлгүүрээс худалдаа авалт хийх, сайн дурын нийгмийн даатгалаа төлөх зэрэг маш олон үйлчлэгүүдийг авах боломжтой. Дээрээс нь бид нар банкар гүйлгээ хийхэд бас тодорхой хэмжээний цаг хугацаа зарцуулдаг Sendly аппликейшнийг ашиглахад 10 минутын дотор л ерөөсөө одоо жишээлбэл Австралиас, Монгол, Америк нэгдсэн улсаас Монгол, Япон, Монгол гэх мэтчлэн улс орнууд руу ингээд шилжүүлгийг бол хийх боломжтой байгаа. За тэгэхээр Sendly банк санхүү байгууллага нь 2015 оны 5 сард бол үүсгэн байгуулагдсан. Тэгэхээр санхүүгийн зохицуулах орноос одоо зээл, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга, гадаад арилжааны үйл ажиллагаа явуулах, тусгай юм зөвшөөрлөл авсан үйл ажиллагаагаа явуулж байгаа. Миний бодлохоор өмнө бас Sendly-гийн офис дээр очиод гэртээ ярих зам нэвтрүүлгийн зочдоор Sendly-гийн хамт олныг оруулж байсан. Тэгээд за одоо Америк, Австрали гэдэг Европ гэдэг орон орны төлөөлөл басан мундаг залуучууд тэнд ажиллаж байдгийн байлээ. Тэгэхээр за Америк, Австрали гэдэг ер нь орон орноос одоо Европ болон Солонгос гэдэг юм одоо газруудаас мөнгөн гуйвуулгыг бол хамгийн түргэн шуурхай хийдэг иймэрхүү зүйлүүдийг бол хийж байгаа юм байлээ. Ялангуяа одоо 9 сараас бас Солонгос улстай холбоотойгоор мөнгөн гуйвуулгыг илүү бас хурдан
төргийн шуурга хийх ийм боломжтой болно гэж хэлсэн. За холбоот төсвийн дугаарыг танилцуулаад 77 99 77 77 99 77 тэг. Яг нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Цахимаар өртүүлэн Сэнлийн хамтран ажиллаж байна. За бүгдээрээ эргээд бас зохиолчтойгоо холбогдъё, болор эрдэнэ зохиолчтойгоо. Би бас түрүү асуумаар санагдлаа л да. Франц хүмүүс ер нь номонд хэрэг туртай байдаг юм болоо. Би бол ингээл Монгол зохиолчтойхоо номыг унших туртай. Гэхдээ бид нар ч нэг метро байхгүй учраас автобусанд яг ингээл уншаа явах гэхээр баг зэрэг жоохон төвхтэй. Тэгэл нэг газар тухтаа сууж гал ном уншдаг л та. Франц хүмүүсийг харж хаад ер нь номонд хэр хайртай ард юм шиг байна. Француудын амьдралыг бол номноос үнэхээр салгаж авах ямар ч боломжгүй. Бараг хороолол болгоны гадна тий гудамж болгонд ийм номын жижигхэн хөрхөн номын сангууд байдаг. Одоо манай байрны гадаа хүртэл байдаг. Тэрийг ингээд бүгдээрээ стандартын дагуу шилэн ийм 50 дотор ингээд шилэн хаалттай 50 дотор хийчихсэн. Одоо тэнд нь ингээд хүмүүс өөрсдөө уншаад дууссан хэрэглэхгүй болчихсон. Тэр номнуудаа аваачаа тавьчихдаг. Тэрийг нь өөр хүн очиж аваад тэгээд уншиж тусгай хугацаа тавьдаг. Өөрсдөө бас номоо яадаг гэх мэтлээ. Үнэхээр ном бол эдний амьдралын маш өндөр хэрэгтэй. Дээрээс нь дунд сургууль одоо ялангуяа сургуулийн нас чинь 3 наснаас эхлэх байхгүй яг энэ дундор. Тэгээд экол гэж явдаг. Тэгээд экол ингээ 3 наснаас явж байгаа хүүхдүүд тэр 3 настай ч 4 настай ч хамаагүй түүний сэтгүүл тохирсон зураг номноос эхлүүлээд тухайн наснд нь тохирсон номнуудыг заавал уншуулдаг. Заавал уншуулдаг номнууд дотроо бас айхтар судалгаатай, бас айхтар одоо хүүхдийнхаа сэтгүүл тохирсон бас хүмүүжлийн болон соёлын маш нөлөөтэй тийм номнуудыг уншуулдаг юм байлээ. За миний хувьд бол энэ өнгөрсөн хугацаанд Швейцарын болон Францын номын соёлтой нийлээд танилцсан. Тэгээд эдгээр хүмүүс бол үнэхээр яг одоо орчин үеийн хүмүүс нь электрон хэлбэрээр номыг уншаад байдаг ч тийм. Гэтэл эдгээр тэр цаасан номныхоо үзэл баримтаас гарах дурггүй яг тэрэндээ дуртай цаасан номны хэвлэлт бол үргэлж маш өндөр үнэтэй. Тэгээд дээрэс нь хэрэглээ бас сайтай дэлгүүрт ороход номнууд нь маш эмгцэгцтэй, зохион байгуулалттай. Тэгээд ерөнхийдөө төрөлжүүлээ тавьчихсан. За тэгээд бестселлерыг болохоор бүс бүсээрээ янз янзаар шалгаруулдаг бестселлер номыг одоо Францын зах зээл бестселлер болж ин гэдэг ойлголт бол ер нь бол бараг байхгүй ямар ч номнуудад одоо жишээлбэл аль насныхан тийм ээ дунд насны хүмүүс юм уу одоо уран зохиол гэж чинь 3 төвшөнтэй байдаг юм лээ. Анхан шатны Франц хэлтэй хүмүүс зориулсан уран зохиол, дунд түвшний Франц хэлтэй хүмүүс зориулсан уран зохиол, мөн дээд түвшний уран зохиол гэж байдаг. Тэгээд энэ одоо жишээлбэл би номоо хэвлүүлэхэд та аль түвшинд нь бүтээлээ хэвлүүлэх вэ? Жишээлбэл таны номыг те одоо анхан шатныхаа зориулах уу, дунд шатныхаа зориулах уу, дээд түвшнийхаа зориулах. Нэгдүгээр, хоёрдугаар болохоор хүүхэд залуучуудах юм уу, тийм ээ? Насан туршдах юм уу? Эсвэл одоо юм хайрын сэтгэвтэй уянгах юм уу гэд ингээд асар олон ангилал. Тэрний учрыг олох гэдэг юм муухан тоо бодхоос аюу хэцүү. Тэгээд бүх ангиллалтаа яг л тохирсон тэр стандартаар тохирсон. Тийм одоо зах зээл одоо хүлээж идэг. Тэр зах зээл дотор бас оволцсон асар их олон уран бүтээлчид асар олон уран бүтээлүүд төрөн гарч байгаа. Хүн болон одоо өнөөдөр хэдэн нийтлэгч болсон энэ цаг үед ялангуяа хүүхэд хүртэл ингээд ном бичиж болж байгаа энэ зах зээл дээр бол бүх юм нээлттэй юм шиг мөртлөө бас нэлээд ажинтай байж гарч ирэх ийм сонин зах зээл байгаа гэдэг. Энэ учрыг нь олоход бол бас л драматай шүү. Ер нь бол номыг бол Франц хүмүүсийн соёлоос салгаж ойлгох ямар ч боломжгүй. Айл болгон номтой тий хүн болгон өөрийн гэсэн сонирхдаг хэв шинжийн стил онцгой. Манай жишээлбэл нэг ном одоо ингээд шуугаан тараад одоо тэр номыг бүгд уншихсан гэж боддог бол энд бол тийм байхгүй. Тэрийг сонирхдаггүй хүмүүс маш их байдаг. Бус сонсдгүй хүмүүс байдаг тий өөр өөрийнхөө сонирхсан чиглэлээр ингээд сонирхол яагаад явдаг болохоор шил сонгоод явдаг болохоор. За манай сонсогчдоос бас бичсэн байна. Эсэлтийн ерхий шалгалын номдор байдаг ихүүдийг бичсэн хүн юм уу болор эрдэнэ гэсэн байдаг гэсэн байна. За их жаргал байгаа маань Шведээс. За баа гоё төч. Одоо Скелений өгүүлбүүд гэж богино өгүүлбүүд гэж байдаг. Хамгийн анх нөхцөл шүн тэгээд зөвхөн үйлдвэрлэлүүд, Иважингийн хоригдлууд, бие бит хоёр гэж гаргаад хамгийн сүүл бүх одоо эдгээр номнуудаа нэгтгэж болор өгүүлбүүд гэдэг. Скелений бүх одоо номнуудаа нэгтгэж сая шинээр надлаа шинээр хийвсэн. За энэ дотор байгаа нэхээс, захиас, тэгээ шунал, тэ биерлиз гэдэг энэ олон одоо ихүүдийг маань эцгийн болон төгсөлтийн шалгалтууд, дунд сургуулийн одоо алхангийнхны Монгол хэл уран зохиолын задлан шинжилгээ хичээлүүдээр нэлээд үздэг. Мөн одоо соёл урлагийн сургууль болон кино жүжигчний одоо чиглэлийн сургалтууд дээр бас тэр идея болгож хэрэглэх юм байлээ. Тиймэрхүү маягаар сургалт нь бас 10 гаруй жил явж байгаа юм.
За мөн Шведээс Сингапур бол байгаа маань гоё зочин орж зохиолуудыг нь сонсох дуртай шүү. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье гэсэн байна. За мөн жаннаараа суугуул нутгийн маань зочин байх ч нэ гэж хэлсэн байна. За тэгээ би бас цаг баг болсон учраас амжаад асууя гэж бодож байна. Ер нь гадаадд байгаа монголчуудын маань бас та төлөөлөлөд явж байгаа. Тэгэхээр гадаадд очоод одоо зохиолоо бичгээр ер нь агуулга бас өөрчлөгдөх юм зүйл байна уу? Ер нь гадаадд байгаа монголчуудтайгаа холбоотой тиймэрхүү бичсэн зохиол бас байгаа болов энэ талаараа ингэж хэлэх үү та? Байггүй яг уу. Тэгээ гүүж байгаа эмэгтэй маань одоо яг л одоо гадаадд амьдарч байгаа нэгэн гэр бүлийн түүх байгаа. Одоо охиноо Монголд орхоод тийм ээ гэр бүлээрээ ингээд ажиллаж амьдрах, гадаад ажиллаж амьдрахаар ирсэн. Тэгээд охиноо одоо татаж авчрах гэхээр нөгөө бизнес асуудлаас болоод тэр нэг 10 дахь настай охин ганцаараа үлдээж тэнцээ бие дааж хэрхэн амьдарч байгаа. Тэгээд тэр амьдралынхаа туршид ээж аав нь хэдий алсаач гэсэн яаж тэгээр дэмжиж байгаа. Тэгээд тэр дэмжлэгийн тэр охиныг явсаар байгаа тэр сэтгэлийн хат гэдэг юмыг одоо амьдралаас өөрөө ухаанаар олж одоо өөртөө суулгасан тэр мундаг охин маань явсаар агаад одоо Холливуудын нөө Дамбо кинонд тий тоглоод мөн нугалтынхаа чиглэлээр одоо Мексикт ажиллаж амьдарч байгаа. Энэ сайхан гэр бүлийн тухай ийм нэг бодит амьдралаас хэлсэн юм бүтээл байгаа. Ер нь бол гүйж байгаа эмэгтэй маань тийм бүтээл байгаа. Мэдээж хэрэг хэлийн чандад гараад ирэхээр хүний нөгөө тогоон дотроосоо юмыг харах нэг өөр, тогооныхаа гадаа гараад нэг юмыг харах чинь шал өөр байдаг. За тэгээд бидний нөгөө нэг одоо хөөцөлдөж гүйдэг тэр жижиг шажиг одоо яра хилээ хэв хов хэрүүл тэр жижиг сажиг одоо юу гэдэг атан шишээ төмөр мөнгөний хаанаас хөөцөлсөн тэр бүх зүйл мөл бол үнэхээр тэр доор миний хувьд бол тэгээд ирэхээр хүн чинь нөгөө оюуны цар хүрээ гэдэг чинь айгүй өөр юм сонирхдаг, өөр юм хардаг, сонсдог, харахыгаа харж харахгүйгаа ингэж үдэ анаад өнгөрөөс сурдаг. За юунд одоо бухимдаж болох вэ? Тэгээ юунд эерэг байх вэ? Бухимдал дотор эерэг юм юу вэ гэдэг ингээ ялгаж салгах задлан шинжлэх дүгнэх ийм зүйлүүд бол уран бүтээлчийн үед маш одоо өөр суудаг юм байна. За мөн уран бүтээлийн одоо хэв маяг дээр хүртэл нэлээд их одоо эрхийлэлүүд орж ирдэг. Тэр одоо хайгаад болохоор өөрийгөө алдчихдаг ч уран бүтээлч тийм ээ өөрийнхөө хэв маягийг алдчихдаг. Эний үед бол алдаад айгүй удсан байсан чинь энчээ ирээд гүйж байгаа юм тэгээд бичгтээ сая би энд байсан биш тэгээд олж авч байгаа жишээний тэгээд тэр маань бас баяжсан байх тий тийм хөө видео банд. За тэгэхэд бас зохиолчоос асуу гэж бодлоо л доо. Улар эрдэнэ зохиолч маань аюу гой гой номнууд бичдэг. Гэхдээ өөрөө бас яг ямар төрлийн номнууд уншдаг юм болоо. Өөрийнх нь номын санд нь ямар номнууд байдаг юм бол бид нарт бас санал болгох ном байгаа болов. Би болохоор ерөнхийдөө нэг яадгүй миний нөө сэтгэлгээ аюу тийм би одоо өөрөө нэлээд либерал нэлээд завтаас сэтгэлгээ гэж үздэг учраас нэг айхтар тэр хэв маяг бариад тий би энийг унших хэрэгтэй, энийг унших ёсгүй өдр гэж яагаад хэлэхгүй. Ер нь бол Александр Дюмагаас ихсүүлэл Теодор Драйзераас ихсүүлэл бид нар чинь уншиж өссөн шүү дээ тийм ээ. Тэгэл Борхесаас ихсүүлэл ингээл жоохон чангараад явсан. Одоо ч гэсэн ингээ эргээд бүх ингээ тэр уран зохиолуудаа уншихтаа айгу ажралтай байдаг. Тэгээд ер нь бол бүхэл бүтэн зохиол дотроос тий хүний сэтгэлд үлддэг ямар нэг торж үлддэг ямар нэг чухал зүйл, чухал санаа, чухал үг байдаг. Тэр шигтгэгийг л олж юу яах талтай. Би ер нь их одоо юмыг ирж хайгаад тэр дотроос өөрт хэрэгтэй ганц хэлбсээр ч юм олох тийм дуртай юм жоохон хоббитой ч гэдэг юм үү тий айгүй өөр сонирхолтой юм учраас өөрийгөө ямар нэгэн хэл хязгаар хайрцаг дотор барих дуугүй ерөнхийдөө их өсчдөг хүн дээ. Тэгэхээр Францын бас зохиоллууд чинь дэлхийд бас алдартай зохиолууд их байдаг гарч байгаа газрууд нь гэсэн таны хувьд яг Францад байх хугацаанд одоо энэ зохиол дээр гардаг ч юм уу ер нь энэ зохиолчны хувьд нэг эрхэм чухал тийм газар ер нь нэрлүүл аль газрыг очиж үзэх тийм сэтгэл их төрж исэн бол Гэхдээ одоо ингээд Франц ч одоо ингээд битүү нөгөө зохиолчдын юм юунууд байна л да. Төрсэн газрууд, амьдарч исэн одоо газрууд, нэрнжит гудамжууд тий. Альберт Камюгаас өксүүлээд ингээд бит хоёр ч одоо нөхөртөөгөө ингээд ярьдаг байхгүй юу. Александр Дюмас өксүүлээд Альберт Камюгийн гудамжаар дамжаад гэдэг ингээд тэгээд яг манай монголчууд болохоор яагаад энэ нөхөртийн төвийн тэнд яагаад маад гэдэг тэг ингээд ярьдаг байхад хоёр болохоор Альберт Камюгийн гудамжинд байж шүү тэнд уулзаж гэдэг юм. Яг нэг хоёулаа уран зохиолын хүмүүс болохоор яг тэрүүгээрээ ингэж ярьдаг. Тэгээ яг эдрийнхаа ингээ амьдарч ирсэн энэ газар нутг дээр яг одоо жишээлбэл Бальзакийн тий одоо хороол яг хажууд байдаг манайх. Тэгээ Бальзакийн үүсгэн байгуулсан тэр хорооллын дундуур битэр дугуй унаад явах их дуртай. Тэгээ Бальзакийн байшинг очиж үздэг. Тэрийнх нь хажуугаар хоёлаас ингээ дундаа уугаад хараад ширтэл илдэг юм цэм бивэл. Тэгээ ингээд суухад бас сайхан үнэхээр яг ахуй дээр нэрээд
За одоо жишээлбэл нөгөө Монте Кристо дээр гардаг артууд байдаг тийм ээ. Тэр гоё газрууд байдаг. За жишээлбэл одоо 20 жилийн дараа дээр гарч ирсэн тэр Луах голын хөвөөнд хоёр яг амьдарч байна. Тэгээд тэр Луах голыг дагсан тэр ресаруудын маш олон зам жимүүд дээр ингээд алхаж байна. Тэр түүхүүдийг бас би нэлээд сонирхдаг байна. Битэрийн хувьд гоё санагддаг. Ягаад ч юм уу унсан ном дотроос орсон юм шиг тиймэрхүү гоё амьдрал бас байгаа. За тэгэхээр харамслаа бас ярилцах цаг маань өндөрлөх болсон байна. Тэгэхээр төгсгөлд нь зөвхөн зохиолчны хувьд мэдээж гадаадд байгаа. Тэгэхээр таны хувьд бас хүсэл мөрөөдөл ойрын хугацаанд төлөвлөж байгаа зүйл тий. Одоо мөрөөдөл юм иймэрхүү зүйл юу байгаа бол товчхон дурдаад өнөөдрийнхээ яриаг өндөрлөе гэж бодож байна. Тэг би болохоор ерөнхийдөө ярьж явах дурггүй байж байгаа гинтэн гаргах аягүй дуртай. Дотор бол төлөвлөсөн асар их зүйл байдаг. Ерөн сюрприз дуртай тавиарч байгаа. Яг одоо ойрын хугацаанд бол одоо Гүжи эмэгтэй роман. Гүжи эмэгтэй бол миний анхны том роман. Гүжи эмэгтэй романыхаа дараагийн романыг одоо тун одоо өнөө маргаашгүй гаргахад бэлэн болсон. Одоо өөрөө редактортай зүйлийнхаа урьдчилтыг хийгээ явж байгаа. Энэ роман маань тун удахгүй мэдлэн. За үүний дараа энэ жилдээ 3 роман бичнэ гэсэн бодолтой төлөвлөгөөтэй байгаа. Эхний одоо ном гарчлаа. Хоёр дахьыг нь одоо энэ зундаа багтаад бичиж амжина. За амжихгүй бол амартаа дуусчихсан. За тэгээд дараа өвөлтөө багтаад бас нэг зохиол руу яг өөрийнхөө одоо энэ Швейцарт хийж байгаа кино зохиолыг роман болгож монголчуудаар гаргах юм гэдэг зүйлийг хэлсэн да. За тэгэхээр удахгүй бас сайхан мэдээтэй дахиад эргээд уулзах хаа гэж бодож өнөөдөр цаг заваа гаргаад холбогдсон танд бас баярлалаа. За баярлалаа та бүхний ажилд өндөр амжилт хүсье уншиж сонсогчдоо баярлалаа. Баяртай. За баярлалаа баяртай.